За сайн байна уу манайхаа өнөөдрийн нэг жилийн уулзаагүй зочинтой подкастаар эргэн уулзж байгаа таатай байна. Өнөөдрийнхөө зочноор манай Pause Based Animation студийн үүсгэн байгуулагч маань хүрэлцэн ирсэн байна. За та соно. За сайн байна ингээд амлсан ясаараа ингээд хөдрийн одоо ингээд подкастт нарах гэдэг одоо ирчихсэн байна. За тэгэхээр өнөөдөр бид хоёрын ярилцах сэдв болохоор манай Pause Based-ийн хүмүүс маань анимашны талаар ярих байгаа. Би болохоор жоохон видео эдит тал руугаа ярина. Та нар ер нь бол намайг одоо Pause Based юм уу? Одоо Beck гэж бодож бодно. Ер нь анимашн хийх болсон байна. Би болохоор одоо ингээд миний ингээд анхны ер нь бол YouTube channel маань одоо анимашн биш одоо гейминг channel-ууд айгүй их байсан. Тэр нь бол үзэлт хандлт их авахгүй байсан болохоор би нэг сүүлд миний нэг туршиж үзсэн хат маань ингээд зүгээр YouTube би shorts зэргүүлээ хийжсэн чинь ингээд нэг анимашн хийх зориултаа нэг авах гарч ирээд туршиж үзсэн чинь ингээд айгүй ингээд ингээд цаанаас л ингээд шал миний хийхээстэй юм байсан байдаг. Яг тэгэж орж ирээд тэгэл анимашн хийхээр болсон. Тэгээд яг анимашны хийж явах хаст маань л ер нь бол айгүй хүндрэл гарсан. Яагаад гэвэл одоо би ингээд яг цаасан дээр зураг зурхтаа сайн. Гэтэ утсан дээр бол зураг зурхтаа цаанаас л муу байсан. Тэгээд одоо ингээд сайн үнээр ингээд тэг хандлт авдаг боллоо ингээд бас тэрнээс гадна бас яг ингээд бас миний биш анимашнууд маань яг анимашн хийсэл бас country бол анимашнууд байдаг. Одоо миний хийсэн 9 анимашны 11 анимашны 9 нь одоо country бол анимашн. Тэгээд одоо миний ингээд бас 6 дугаар ингээд орсноос хойш ингээд түүх хийчлээд айгу дуртай байсан. Тэгээд түүх хийчлээд дуртай байсан ч гэсэн үнээр ойлгохгүй юмудаа одоо ойлгохгүй ч юм уу эсвэл жоох ингээд сэдвээ ингээд баг хэсэг тул том мэдхийн тулд ингээд country балыг ингээд үзэж эхэлсэн нэг 4 жилийн өмнөөс тэгээд тасралтгүй үзээд л ер нь бол баг үзээгүй шүү дээ байхгүй тэг country бол тэгээд тэгээ яжингууд л тэгээ сая хэлсэнчлээ ингээд тэр YouTube shorts-аас аппликейшн таарсан. За тэгэхээр Beck маань яагаад одоо чи яагаад юу яаж авлаагүй өмнө одоо ингээ анимашн хийх сонирхолтой бүртлээ яагаад ингээ өмнө хийж болоогүй яг одоо эхэлж байгаа юм. Өмнөх удаа хийхэд бол надад яг компьютерч байсан. Тэгээд хангалттай бол зурх пад мэдж байсан. Гэтэ яг үнэндээ манай аав хоёр маань намайг YouTube талаас биш харин одоо харин нэг IT инженер талаар бол сурах сонирхолтой байсан. Намайг анимашн юм уу YouTube хийхэд бол нэг дуртай бол байгаагүй. Тэгээд яг бас яг ганц хоёр челленж хийжсэн. Яг царайгаа харуулад гейминг бичлэгүүд маань бол айгуу дургүй байсан. Тэгэхээр би тийм болохоор яг анимашн бичлэгүүдчсэн бас ялгаагүй баг. Миний яг аав хоёр маань бол миний царайг л харж бичлэг үзхийг хүсэж байгаа болохоос биш. Миний одоо ингээд яг анимашн юм уу гейминг бичлэгийг маань үзэх сонирхолгүй байсан. Тэрнээс гаднаас тухайн үедээ бол би дөнгөж 7 дугаар англи 6 дугаар англи хэлсэн. Тэгээд ер нь бол миний зурх чадвар компьютертэй зурх чадварууд маань бол нэг тийм сайн байгаагүй. Энэ бол миний яг үндэл одоо бол би эвд өгөөд бол одоо л олж штэ. Дөнгөж би бол 1 сарын 5-нд л хийж эхэлсэн. 2025 оны. Тэгсэрнээ л одоо л дөнгөж ивэ болчихно гэдэг бол одоо бид нэг тасж байна. Одоо л энэс анимашны салбарт бол орж байна. Чи гэсэн бас нөгөө 22 онд лөө анх хотод амьдардаг байсан. Тэгээд нэг тоглоомын бичлэг хийдэг байсан. Гейминг үү? Тий. Тэгээд яг тэр үед бол ерөөсөө ийм видео энэ төр тал дээр бол яасан. Юу ч мэдгүй одоо тал дээр үү? Эдит өстэй юу ч мэдгүй. Нэг хог буцаа. Юм байдагс. Тэгэл тэр үед надад нэг таблет байсан байхгүй ээжийн. Тэрэн дээр анхны бичлэг бол ер нь бол тоглоом тоглосон. Царай мараагаа харуулахгүй. Тэгээд тэр маань энэ тэр бичлэгүүд маань бараг нэг 2-3 сар явсан баха. Тий. Тэгээд л ерөөхдөө бол би шууд Улаанбаатараас шууд дархан руу нүүцсэн. Яаж чадах гэж нөгөө чиний бичлэгч чинь ингээд ганц сарын үед дотор миний сувгаас илүү сайн хөгжүүлэлттэй болоо. Ер нь бол одоо яг YouTube дээр бол одоо бичлэг гэхээсээ л одоо shorts те
одоо ингээд рил төрлийн бичлэгүүд бол одоо их айгүй их хандлт авдаг болсон. Тэрс маа одоо бага насны хүүхдүүд, октод бага насны хүүхдүүд айгүй их рил YouTube рилүүдийг үзэх дуртай байдаг болохоор би тэрийг ашиглаад анимашн бас рил яг бас анимашнэр яг country бол анимашнэр рил хийдэг зөндөө YouTube өрөөд байгаа. Миний санахын опера байна, Thai country ball байна, Bulgarian ball байна. Одоо миний мэддэг country ball-ын анимашнууд ч тийм бас Rus ball байна, Polish ball байна. Тэ ер нь бол зөндөө олон бас YouTube-рууд байгаа. Анимашн хийдэг. Би бас тэдрээс бол айгу санаа авч өөр хэмжлэгүүдийг хийсэн. Айгуу баг зарим зургууд нь гэсэн бас тэдрийнхтэй айгу төстэй байдлаар зурагдсан байдаг. Тэгээ үзэлтийн тал дээр бол миний сүүлд оруулсан нэг бичлэг маань бол 15,000 үз 15. Тэр маань бол миний сувгийн маш ширсэн. Одоо миний сувгийн нийт лайк бол 775 лайктай. Үзэлт нь болохоор 22,000 үзэлт авах шиг байсан. Сүүлд харахад. Тэгээд ер нь бол миний сүүлийн хийсэн рилүүд маань бол айгүй хандлт сайтай. Одоо нэг юм уу хоёр өдрийн дотор л хангалттай 500 үзэлт бол хүрчдэг. Тиймэрхүү төвшөнд байгаа. Тэгээд би жилийн өмнө одоо та нар одоо энэ хувирах байгааз жилийн өмнө би мөнх хөргөлтэй подкаст хийсэн өөрөө байгаа. Одоо Марсын сургууль энэ тухай ярьж ирсэн яг энэ хойдлын номын сан бол. Тэгээд яг би нөгөө жилийн өмнө эхлээд нэг 2 сар тууштай яваад тэгээ ер нь бол бараг сартаа нэг бичлэгээ заримдаа 3 сартаа нэг бичлэгээ жоохон чойрсон. Тэгэхээр Bounce Based анимашны одоо сувгийн нэр нь яг ямар гарал үүсэлтэй. Одоо яг ингээд би транслейт дээр одоо ер нь орчуулах магчилж байгаа орчуулахаар сайн зогсолт, төгс зогсолт. Одоо яг юу гэсэн юм мэдгүй. Тэгэхээр нэрнийхээ утгыг тайлбарлаж. Ер нь бол би бол төгс зогсолт энэ нэрийг болохоор би энэ бол би ер нь best гэдэг үгийг ашиглах айгуу дуртай. Тэгээд best гэдэг үг бол ер нь байж хамгийн best үг. Тэгээд нэр олохгүйсэн байхгүй юу? Би ингээд үнэхээр best. Би бол өөрийгөө эхлээд Big гэж нэрлэдэг байсан. B-I-K. Яг тэгээд тэгж нэрлэдэг байхад бол намайг би одоо ингээд миний яг бүтэн нэрний маань жинхэнэ нэрний маань эхний одоо ингээд их шиг үсгэн болохоор И үсэх байхгүй юу? Тийм болохоор Big гэж нэрлэдэг байсан чинь яг энэ Марстанд бүртгүүлчихсэн чинь ээж Big биш Beck гэж бүртгүүлсэн. И-гэр бичсэн. Бичээ бүртгүүлсэн. Тэг хүмүүс бол одоо ингээд багш нар ч гэсэн бас айгүй Beck гэж дууддаг. Тэгээд ер нь бол энэ нэрийг олохоос өмнө би одоо Beck Best гэж хэлэх нь бол надад айгүй ингээд цаагаас ч ингээд наалтцгүй сонсогдчихсэн. Тэгвэл Best Beck гэх нь болохоор зүгээр л маш энгийн үг болсон байсан. Тийм болохоор би ингээд юу гэж ойлгох юм бэ гэж бодоод нэг удаа би ингээд ангийн хүүхдүүдтэй хэсэг ч явах нэг 7 хоногийн хугацаанд бол Among Us-ыг айгүй ингээд манай хангаараа ингээд айгүй их дандаж тоглож байсан. Тэгээд би ингээд рандом нэрнүүд бол нэрээ өөрөө өгөхөөр нэг рандомаар нэр гарч ирдэг байсан шүү дээ. Among Us дээр. Тэгээд би ингээд эргүүлээд ижсэн чинь нэг өдөр жоохон нэг удаа ингээд Pause Best гэдэг нэр гараад ирсэн аахгүй юу. За. Гэтэ дундаа зайгүй. Pause гэдэг нь тусдаа, Best гэдэг нь ч гэсэн тусдаа. Тэгээд Pause Best гэдэг чинь тэгээд за нэг өөр өлегтэй нэр олдохгүй юм байна гэж бодоод өөр Best нэр угаасаа баг олдохгүйсэн зөө. Яг ингэж нэрээ бийжсэн чинь манай гэх би намайг Pause Best гэдэг нэртэй басна мэдэхгүй. Энэ нэрөөсөө Imposter Pause Best ингэ надад өгсөн заяа. Тэг хүмүүс тэгээ тэр хүүхд бас айгүй ингэ хэлсэн юм одоо ингээд айгүй алдартай хөтөддөг штэ. Ангидаа тийм хүүхдээс болохоор ингээд айгүй ингээд би ч гэсэн Pause Best өглөө хийдэгдээ. Бараг манай их бүгдээрээ Pause Best гэхэлэр бас надад айгүй ингээд наалцтай сонсогдоод гинт. Ерөөсөө би өөрөө Best гэдэг үгэнд дуртай. Pause Best гэх юм бол бас боломжтой юм шүү гэж бодсон. Тэгээд тэрний дараа би болохоор манай Among Us модноос гарсан манай ангийн модноос. Тэгээд би Mobile Legends дээр одоо би ингээд өөр их нэрийг бол Pause Best гэж өгсөн. Тэгэхдээ би нэг амар тэгэж юм бодож өгөөгүй зөө. Ерөөсөө л одоо ингээд миний зорилго болохоор Pause-ийн нэмэстэй. Одоо ингээд дайснууд ингээд зогсооноо гэсэн утгатайгаар одоо ингээд өгсөн байдаг байхгүй юу? Тэгээд сүүлдээ болохоор би ингээд Gmail нээсэн. Тэгсэн чинь дандаа би нэг ингээд за чинь BK1122 маяр л гэдэг тиймэрхүү нэр өгнө шүү дээ. Сүүлдээ тиймэрхүү нэр өгөхийг баг бандаа хийцэн заяа. Хитрхи ямархан нэр байна гэд Google цаанаасаа. Тэнгүүд би ерөөсө Pause Best нэр нь
айгүй нэр ашиглаад байгаа ш. Тэгээ Pause Best гэдэг ясч бас айгүй их өргөн нэр байсан. Өргөн чухал айгүй бас хэд хүн ашигласан. Pause Best 10 гэдэг өгчихсэн байхгүй юу? Би бол 14-тэй шүү дээ. Одоо 15 өрн тэгсэн ингээл 10 гэдэг өгчихсэн. Тэгээд ээжсэн чинь тэр үед бол жинээсээ чин country болон рилүүд бол жинхэнэ модонд ороод одоо миний утсан дээр бол YouTube дээр бол эргүүлэхэд дандаа country болон бичлэгүүд өгдөг. Тэгээд нэг анимашн дурсан. Тэр нь бол 1 сарын 5-нд орсон миний анхны анимашн байсан. Тэгээд тэрнээс хойш за зүгээр Pause Best угаасаа логог нь хийхэд амархан Pause тэгээд Best-ийн болохоор тийм ингээд ингээд төрсөд чинь энэ төрс яг хэлээ юм төрсээр орлуулад тэгээд Pause Best талгачихсан. Миний нэрний үүсэл иймэрхүү л энэ да. Тэгэхээр Pause Best гэдэг нэрний үүсэл нь сонь санд одоо тоглоомны нөгөө рандом нэр өгдөн штэ. Тэрийг ингээл дарж байгаа л өг за нэртэй болчихсон. Тийм ээ. Манай хөдрийн нэр бол ерөөсөө хөдрий байгаа шүү. Тэгж яад нэг гоё нэртэй болохгүй шүү. За тэгэхээр одоо чиний нөгөө анимашн хийж авах явцад одоо гарч ирсэн хүндрэл юу? Хүндрэл хамгийн том хүндрэл нь бол манай ээж байсан. Манай ээж л ер нь бол намайг утас юм уу компьютерний хувьд бол олон цагаар суулгах бол айгүй дургу. Угаасаа бүхэл хэсэг хийчихв тийм байдаг баг. Тэгээд угаасаа л дэлгэсний урд цон би угаасаа нэг бичлэгийг бол яг өчигдөр орсон бичлэг 5 дахь өдөр орсон бичлэг маань бол би 6 цаг сууж хийсэн. Мэдээж бол энд бол манай ээж бол их дургу байсан. Би айгүй их цагийг нь бол ээж байхгүй гурнууцаар хийсэн. Тийм болохоор миний оронд орой хоолыг нь манай дүү хийсэн. Тэгээд тийм болохоор одоо нөгөө нэг ер нь бол алтан цагаа дижитал юм намайг суулгах дургу. Тэрс мөн утас од жижигхэн штэ. Тийм багт бүхэл бүтэн компьютерний урд бол 2-3 цагаас сууна гэдэг чинь ээжийг бол зүгээр л айгүй баг даапалж байгаагаас салгаагүй байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь бол одоо би ингээ яг миний анимашн хийх салбарч явсан бол хамгийн ингээ сөрөөнөлөд үлддэг нь бол одоо ер нь гэр бүлийн асуудлаас хөвчлэн болдог. Тэгээд угаасаа би бол насанд хүрсэн хүн биш. Би бол одоо том хүн биш. Би бол хөөхд юм чи мэдээж бол надад эцэг ихийн анхаарал хасамжил заавал хэрэгтэй. Би бол заавал эцэг ихийн хүүхэд бол орох ёстой. Тэгээд дараагийн хүндрэлүүд маань юу байсан бэ гэхлээр би болохоор бүх анимашнуудыг зурдаг байсан. Тэр зурах ч байгаасаа тэгээд зурх бол маш хэцүү. Тэр өчигдөр тэр 5 дахь өдрийн бичлэгийг бол 6 цаг хийж суусан гэтээр бол ер нь бол шөнийн 3 цагт миний гар татсан. Би шүнсийг дунд чадаагүй. Тэгээд яг гар татсан гэдэг нь ойлгомжтой. Би бол маус keyboard-ыг бол маш ихээр барьсан. Маш ихээр барьж хөдлөсөн, бугуугаач хөдлөсөн. Тэгээд те шуугаач их хөдлөсөн. Маш бас л мэдээж бол 6 цаг маус барина гэдэг бол өөрөө бол маш хэцүү. Би угаасаа бараг босоод хийж дуусаад боссон чинь барыг ингээд нодорчсон юм шиг байсан. Энэ угаасаа энэ дал ямар ч хэсэг бол дургүй авах. Тэгээд яг энэний эцэст болохоор бас дараагийн миний бол тэр бүгдийг зурдаг гэсэн шалтгаан миний хувьд би бүр усуудынхаа туугийг хүртэл өөрөө зурдаг байсан. Жохон хэцүү тогтоо усуудыг бол зурх хэцүү шүү дээ. Тийм болохоор тэдний зурхад бол хангалттай надад 2-3 цаг хэрэг болдог. Яг босоод би бол баг одоо хичээл авснаас хойш одоо энэ 7 хоногт бол баг 3 бичлэг хийж л шүү дээ. Хөдрөөтэй нийлээд нэр хөдрөө бол манай ер нь бол би тэр одоо студ нээсэн гэж. Одоо бид хоёр ерөөхдөө бол альбан гэсаар би хоёр студтэй бол би бол бүх анимашнуудыг хийн харин хөдрөө болохоор эдит хийн. Одоо яг л миний үздэг тэр одоо нэг анимашнуудаар бол би тэр айл болох гэж хичээдэг. Бас яг үнэндээ үр дагавраач их өгсөн. Тэгээд ер нь бол одоо үр дагавраа өгсөн эхний жишээ бол би бол сүүлийн 1 сарын хугацаанд бол миний subscribe бол шууд 111-ээр бол нэмэгдсэн. Энэ бол миний анхны амжилт. Тэгэхээр одоо миний яг хүсэж байгаа зүйл бол одоо эхлээд 1k sub хүрэх. Дараагийн сабууд дээр ч бас хүссэн челленжүүдийг хийн тэ. Одоо комментэн дээр хариулдаг ч юм уу. Эсвэл ямар нэгэн челленж хийдэг ч юм уу тэ. Болохгүй манчи челленж хийсэн ч. Би тэгээд угаасаа австралид амьдардаг. Одоо Австралийн нэг нэрийн дэдгүүрээс бол ороод авчгаар бол тийм чалгатай байна гэсэн. Яг үнтэйгээ дөнтэй л ах. Тэгээд үнээр хүсвэл хийлгэж болно. Тэгээд одоо 1k sub заавал зөвхөн 1k sub юу гэхтэй миний хүсэж байгаа бас стрим хийхийг хүсэж байна. Стрим юм лайв хийн. Тэгээд ер нь бол тухайн үед бол юу хийх бол та нар яг лайв стрим хөрөх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй шүү гэж. Тэгээд дараагийн 3 дахь хүндрэл маань юу байсан бэ гэхлээр
Миний ерөөсөө юу гэсэн нүдний асуудал гэсэн. Би нүдээ айгу хайрладаг. За. Тэгээд би сэр юм бол бас ингээд юу хийх дургүй юм шүү дээ. Одоо манай бол гэрийнхэн манад намайг уццсгээс ич идвэл гэж боддог. Үгүй би бол айлын том хүүхэд гэж. Тийм болохоор баг айгүй их гэрийнхэн бас нэлээд ажлуудыг бол ил болон далдуур хийн гэрийнхнаасаа. Аав ээж хоёр маань төдийтэн тэрийг бол анзаарахгүй. Тэгээд тухайн үед болохоор би ингээд бэлсний салбар ганцхан ингээд хийгээгүй ажил маань бол айгүй ингээд том үр дагавартай байсан. Тэгээд ер нь бол асуудлууд ер нь бол одоо бага настай 18 хүрэх хүмүүст бол маш их штэ. Би бол тустаач гараагүй байна. Тустаа гарах бодол байгаа надаа. Боломж болцсон юм бол Монголын маань болж болцоо хөрөх юм бол тустаа гарна. Скол та нар тэ намаа сайн тусалж дэмжиж тэ хандлт сайн байх бол бас би тустаа гарна гэсэн. Тэгээд хэрвээ үнэхэр хөдрөө бид хоёр бас Монголд аль Монголд очиж гэсэн бас харилцаа сайтай байвал үнэхэр Монголд очиж студентсэн ч яах вэ? Байр байшин түрээссэн ч яах вэ? Би ч бас студ ер нь бол 2-3 жилийн өмнөөс ер нь тиймэрхүү ингээ камертай ингээл нэг гоё юм өрөөнд ингээл ярьж мөрөөл ингээ мих интертэй ингэж ярьж мөрөөл тийм юм хийх хүсдэг. Миний өслөд гэтээ яхаа миний холт төстэй. Данч одоо бол бид хоёр номын санацгаач биш тийгээс одоохон бид хоёр тий студ юм уу ямар нэгэн байдлаар холбоотой хажуудаа суугаад нүрийг ингээ харж байгаа хийчихэр бол тийм боломж бид хоёр таалга. Яста боломжтой. Номын сангаас өөр боломж алга. Тэгээ бас угаас хичээл орчлоо. Бид хоёрт бол байнга номын санд одоо уулзаад авах боломж алга. Би анимашны хийн бид хоёр зайнаас ч холбогдоод баг зэрэг анимашн бас баг зэрэг хийгээд л одоогоор бол 3 анимашн бол энэ талд тарсан байгаа. Тэгээд ер нь бол миний одоо ингээд ер нь зорилго болохоор хөдрийг ядаж 3 вологийнхаа нэгэнд нь орё гэсэн бодлоо байгаа надаа. Тэгвэл хөдрийн бол одоо манай бичлэг болгоны маань нийтэлж өгч штэ. Би бас хариу арай те одоо согтонд тусалдаг ч юм уу. Баярлалаа. Өнөөдрийн подкастыг дуустал нь үзсэн та бүхэн баярлалаа. Дараагийн part 2-ыг үзэх хүсвэл та бүхэн subscribe дараарай. Ингээд үзсэн хүмүүст баярлалаа.